өвлийн үеийн судалгааны үр дүнгууд ингээд харахад за жишээлбэл идэж тэжээлийн судалгаа, тэгээд одоо шилжилт хөдөлгөөн, байршлын судалгаа, тэгээд одоо тэр ДНК-гийн судалгаа, тэгээд сансрын тохиолдолд хүзүүвч зүүх, энэ автомат камерууд байрлуул судлах ингээд олон талын судалгааны ажлууд бол хийгдэж байна л да. Ялангуяа одоо 2003 оноос 2007 оны хооронд их говийн экосистем түүний шүхэр зүйлийг хамгаалах төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ төслийн хүрээнд бол бас нэлээд олон төрлийн судалгааны ажлууд эхэлсэн. Одоо зарим судалгааны ажлууд нь бол өргөжлөөд явагдаж байгаа. За 2004 оноос эхлээд сансрын тохиолдолтой хүзүүч зүүж эхэлсэн байна. Тэхийн тулд яах вэ гэхээр баавгаагаа барих хэрэгтэй. За барихын тулд ямар одоо аргаар барих вэ гэхээр зэрэг энэ одоо амьд өргөчгчийн төхөөрөмжийг хэрэглэж байгаа байхгүй юу? За энэ амьд өргөчүүд ямар учиртай гэхээр зэрэг энэ одоо дээш тагтай. Тэгээд таг нь өөдөө ингээд сойчно. Дотор нь одоо баавгаа идэх дуртай одоо өгөөш тавиад тэгээ баавгаа энэ тэр өгөөшгийг идэхин тулд дотор ороход таг нь хаагдаад зүгээр яг бид нь бол ямар ч нэгэн гэмтэл төвшрөхгүйгээр ингээд нэг баавгаагаа барьж байгаа. Тэгээ барьсныхаа дараа нөгөө баавгаагаа унтуулад тэгээд одоо нөгөө хүзүүчийн хэмжилтэмжтэй хийгээд дээж материалаа цуглуулад тэгээд сансрынхаа хүзүүч тохиолдлуудыг зүүгээд тэгээд одоо энэ судалгаагаа явуулж байгаа.